За миний би хэдхэн хоногийн өмнө Монголын Султан гэдэг нэвтрүүлгийг хийж олон түмэндээ хүргэсэн. За уг нэвтрүүлэг маань эхлэхдээ болохоор нөгөө Номтой баярын машины суулганалаар гардаг штеп. Бараг нэг 60 орчим тэрбум төгрөгийн төрөх үйд нэстэг тэргээс ахуулаад зүсэн зүйлийн одоо үнэтэй тийм машинуудаар хэрхэн яаж 6 цагийг харуулсан тийм асуудал гарсан байдаг. За тэгэхээр бидний хувьд болохоор энэ пүрүүс машиныг болохоор одоо хөл дүүжлэх гэж хөдөө гадаа явах гэж, хүүхэдтэй сургууль зэрлэгтэн зөөх гэж, амьдрал ахуйгаа сайжруулах гэж, халтур хийх гэж одоо авдаг болвол тухайн одоо этгээд маань болохоор одоо тэр их үнэтэй машинуудаар шавар шавхаа туучих гэж, авторайлд оролцох гэж авдаг асуудлыг бас хүндсэн. За тэгээд энэ машинуудаа ямар мөнгөөр авч ийн вэ гэхээр нөгөө л одоо байгалийн баялагаас одоо олсон тэр их баялагаараа дураараа дургиж туйлж байгаа асуудлыг хүндсэн. За нэвтрүүлэг гарсны дараа бол маш олон одоо комментууд ирсэн байсан. Тэгээ хүмүүс хоорондоо хоёр тал очоод халцаад нэг хэсэг нь болохоор тэр цагаан цувраг ордынхон тодорхой үеийг буцааж авах зөв зүйтэй гэж шаардж байсан бол одоо энэ цагаан цуврагын орд буюу одоо 1.6 сая тонн зэсийн хүдэртэй, зэстэй 65 мянган тонн молибдентэй 11 тонн 750 кг алттай энэ том ордоо бол төр 100% буцааж авах ёстой юм байна. Яагаад тэгэхээр тасвар төлөгчдийн мөнгөөр Монголын бүгд найрамд Монгол ард улсын засгийн газрын хөрөнгөөр нөөцийг нь 10 жилийн турш хайж тогтоосон орд учраас энэ ордыг бол 100% төр эзэмших ёстой юм байна гэдэг асуудлыг ярьжсэн бол нөгөө талд нь нөгөө Номтой баярын тороолууд үжилжсэн бэ гэдгээр энэ одоо нэг өлөнгөл бүг золбин шантаж чинь юу ч гэнэ одоо энэ хулгайч одоо зайлаа. Ер нь баян хүн лаагач иднүү, луугангач иднүү ер нь биднэрт ямар падли байна гэдэг асуудлыг ярьжсэн. Тэгээ үүн дээр нь жоохон игдүүцэх төрөөд жоохон нэмэлт тодруулга өгөхийг бас хүслээ л дээ. За тэр нь юу вэ гэхээр наад байгалийн баялаг гэдэг зүйлийг чинь Нямтайшрын гэр бүл тэр зам Номтой баярнаар ингээд өөрсдөө бүтээгээд цоо шинээр үйлдвэрлэсэн юм огт биш юм аа. Энэ байгалийн баялаг гэдэг зүйл чинь олон сая жилийн туршид газрын хэвлэлд одоо бүрлдэж энэ дэлхий одоо сөнөх сэргийх тэрэл бүхий л үйл шатанд бий болдог тийм зүйл байдаг юм аа. Энэ зүйлийг бол ухаад гаргаад ирчих юм бол хэдэн сая жилдээ дахиж хизээж сэргээгддэг нөхөддөг тийм зүйл юм аа. Харин энэ байгалийн баялаг бүхий газрыг Монголын одоо бидний өвөг дээдс маань олон мянган жилийн турш, олон үеийн турш цус нулимс хөлс баасаараа одоо хамгаалж ирсэн энэ газар нутаг юм аа. Нөө модон шинийг өгөөдөг штэ. Буурал дээдсийн үлдээсэн газар чорооноос бурхан гуйсан ч битгий өгөөд. Яг л энэ зарчмаар амьдралаараа хамгаалж ирсэн газар нутаг учраас энэ тэр газрын доороогоо тэр баялагын үр өгөөжийг энэ ард түмэн нийтээр тэгш хүртэх ёстой юм аа гэдэг агуулгыг хөндөх үүднээс би тэр нэвтрүүлгийг хийсэн юм аа. Тэгтэл одоо ингээд талцаад хоёр тал болоод ингээд Номтой баярыг өмөөсөн одоо нэг хэд хэдэн одоо хүмүүс одоо ингээд маш олон тооны коммент бичээд байсан л та. Тэгээ тэр хүмүүс танд хэлэхэд би нэг ганц хоёр үг хэлье гэж бодож байгаа. За яг та бүхэн өнөөдөр наа хүнээс 5-3 цаасан цалингийн авчаад над руу бооргож дайрч болно. Гэтэл наад хүн чинь таны болон таны өөр хүүхдэд таны дараагийн үед чинь өвлөгдөж үлдэх ёстой. Тэдний амьдрал ахуйг нь дэвжин дэвшлүүлэх ёстой. Тэр бүх баялаг дээр ч эзэн суучаад байна шүү дээ гэдгийг та бүхэнд хэлэх гэсэн юм. Яасан сэрж сэхэрдэг хүмүүс вэ та бүхэн чинь? Наа хүмүүс чинь хизээч таны төлөө одоо ажиллахгүй шүү дээ. Хизээч таны төлөө зүтгэхгүй байхгүй юу? Хэрвээ зүтгэх байсан бол наа хүн чинь өмнө улсын хурлын гишүүнээр ч ажиллаж байсан, засгийн газрын гишүүнээр ч ажиллаж байсан. Тэр үед юу хийсэн? Тэр үед нь бүр одоо ардын нам нь олонхол байсан шүү дээ. Тэр үед нь юу ч хийгээгүй, юу ч өөрчлөөгүй дандаа л 9 бусын асуудал холбогдож явж байсан хүн өнөөдөр гинтгээ ухаар цэхээрэл Монголыгоо өөрчлөөл, Монголыгоо сайхан болгох гэж бодож байгаа бол та бүхэн дэндүү холд хөөрөгдөж байна. Энэ хүн бол өнөөдөр төрд эргэн ирчээ гал шалтгаан нь юу вэ гэхээр нөгөө шоронд орсон асуудалтаа одоо хорсож түүнийгөө өс зангаагаа тайлах гэж төрийн их мэдлэл хүрч байгаад. Нөгөө Монголын ард түмний баялаг байх ёстой тэр байгалийн баялагийг чинь 36-7 орд газрыг ингээд ямар нэгэн аргаар ингээд аваад эзэн суучихсан байж идэг. Тэр бүхнийг одоо ингээд алдахгүй хамгаалахын тулд одоо буцааж төрд өгөхгүй тулд энэ эрх мэдлрүүд дайраад байгаа шүү дээ. Үүнийг нь яагаа ойлгодгүй. Тэгээ ингээд над руу ингээд бооргоод идэг. Үннийг хэлэхээр өөр чинь төлөө дуурахаар ингээд над руу дайраад идэг. Энэ явааргүй хандлага цөмөр өөрчлөё. Өнөөдөр бас цаг төр өөрчлөгдөж байна. Монгол улс бас өөрчлөгдөж байна. Өнөөдөр бид бүхэн ингээд нүдэн дээр нь хулгай эзэн, нүдэн дээрээс нь өөрийнх нь баялагийг авчихсан хүмүүсийг өмгөөлж хамгаалаад байгаа тохиолдолд одоо биднэрт яаж сайн сайхан зүйл ирэх юм бэ? Яаж бид нэр өөрчлөгдөх юм бэ гэж хэлмээр байна.